Галзуу сервис суугтан тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан уу манайхан. Энэ удаад хэдүүлээ штэ. The apartment job гэхин галзуу сонирхолтой цувралаан үргэлжлүүлцгээе. За буруу нэг удаагаагүй гэж найдаж байна. Тэгэхээр энэ галзуу цувралын энэхүү дугаарын хамтрагчаар бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. За тэгээд манайхан лайкара муу бороо бөмбөгдөд өгцөхөөгөөрэй. Тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагах мартуу мэдээж тэгээд галзуу сервис суугтан сабадарч нэгдэрэй. За тэгэхээр болсон явдлаас хэд хоногийн өмнө Хари Хиган дээр ирээд эгчтэй туслахыг хүссэн байж. Эгч нь тэдний менежментийн офисын нэгтлэн хажуун болохыг сонсоод Хиган гайхнаа. Тэгээд Хари эгчт нь менежментийн офисоор дамжуулаад захирлын говьчулсан мөнгөний бүртгэл бүхий хар дэвтэр байгаа гэдгийг Хиганд хэлсэн байна. Мань хүнч багийнхандаа энэ талаар хэлж хажууныг анхааралтай ажиглаж байхыг тушаажээ. Тэгээд Хиганы туслах хажууныг чой менежерт хар дэвтрийнхээ талаар хэлж байхыг сонссон байж таардаг. Хиган захирлаас машин жолоодох даалгавар авсан даруйда залуустайгаа зөвлөлдөж өөрөөр нь хажууныг алуулах санаатай байгааг нь хэлжээ. Туслахууд нь тэрнийг энэ саналаас татгалзахыг хүссэн ч Хиган татгалзвал захирал өөр хүнээр хажууныг алуулах учраас хугацаа хожихоор шийдсэн нь тэр байж. Тэгээд Хиган хажууныг дайрах шахаад эргэсний дараа туслахууд нь очиод хажууныг бушуухан аваад явсан нь тэр байлаа. Тэгээд Хиган шууд захирал дээр очисонд цаадах нь урдаас нь цүнхтэй 10 тэрбум вон өгсөн байж л дээ. Би муухан байж болно. Гэхдээ арайч хогийн новш биш шүү. Чи өөрийг чинь сонирхож байгаа хүнд ийм бүдүүлэг хандаж болохгүй юмсан. Би хогийн новшнуудтай хамтардгүй л дээ. Тэгээд чи намайг яах юм? Би олон зүйлсийг сонирхолтойгоор эргүүлж чадна шүү. Надад өштэй. Нэг барилгын компани боссын өөрийнхөө барьсан томоохон хорооллын сөөхий мөнгийг говьчулсан баримт бүхий хар дэвтэр бий. Тэгвэл тэр дэвтрийг чинь пак юмманаар солиул яаж чинь? Чи пак юмманыг суллуулах гэж л 10 тэрбумын хойноос хөөцөлдөө үсттэй. Би ганц залгаал суллуулж чадна шүү. Ингээд захирал Хиганы нүдэн дээр цагдаагийн дарга руу ярьж, цагдаагийн даргаыг One Club нийгэмлэгтээ элсүүлэхэд бэлэн байгаагаа хэлээд, пак юмманыг суллахад бэлдэж явахыг хүссэнд цаадах нь шууд зөвшөөрч байна. Юмманыг суллаж авмаар байгаа бол тэр дэвтрээ аваад ир. Ингээд Хиган тэндээс гараад явна. Хиган Харигийн эгчд туслах уу, юмманыг суллах уу гэсэн хэцүү сонголтын өмнө ирж. Энэгээр захирлын туслах хажууны гэрийг орвонгоор нь нэгжсэн ч хар дэвтрийг олж чадаагүй байлаа. Тэгвэл наад дэвтэр чинь зүгээр дэвтэр биш, зэвсэг болж хувирч. Тэр үрд нуугдж чадахгүй. Тиймээс яаралтай хол. Сайн ажиллаарай гэм туслахаа. Ингээд захирал дотроо энэ маягаараа байвал Хиганыг зөвл дуусгах нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Оройн Хари Хиганы дэртэл тэнд хажуун ирчихсэн сууж байна. Тэгс бодлогоараас нь Хиган ирээд хажуунаас дэвтэр хаана угааг асуусанд Хари хурдуур нь ороод дэвтрийг нь нууцсан учраас эгч нь хаана угааг мэдэхгүй гинэ. Тиймээс Хиган тэрнээс дэвтрийг нь гуйж тэр дэвтрээс болж эгч нь амиа алдах шахсан учраас Хари тэр дэвтрийг хадгалах нь аюултай гэж үзэж байгаагаа хэлсэнд Хари татгалзаад эгчийг нь алах гээд байгаа хүн хэн болохыг шалгаана. Эннээс гадна тэр дэвтэр эгчийнх нь үйлдсэн санхүүгийн гэмт хэргийн баримт учраас буруугаар эргүүл эгч нь хэрэгт орох учраа Хари дэвтрийг хэн нэгэнд өгөхөөс болгоомжилж байлаа. Эгчийг чинь халах гээд байгаа хүнийг чи зохицуулж дийлэхгүй. Тэр хүн нь хэн болохыг хэлэхгүй болохоор би яаж итгэж чамд өгөх юм? Тэр дэвтэр эгчийн минь амьдралыг шийдэх аюултай хэд болчиход шít. Тийм болохоор би өгч чадахгүй нэ. Энэ захирлын туслах хажууныг хамгийн сүүлд Хиганы амьдардаг байр руу орж ухахыг нь гэрчлэх бичлэг олсноо захиралд хэлж байна. Тэгээд тэрнийг Хиганы гэрт байгаа гэж таамаглаж байгаагаа хэлсэнд захирал гайхнаа. Хариуд нь Ким туслах хажууны эмэгтэй дүү Хариг Хиганы эхнэр гэдгийг хэлсэнд захирал бөөрч гайхдаг. Нөхцөл байдал бүрч эдрээтэй. Хари Хиган хоёр албан ёсоор гэрлэлтэд батлуулаагүй. Хиганы дүүнер гих залуус бүгдээрээ тэрний мөрөөдө тоглоомын газарт ажиллаж өссөн залуус. Харин тэр аав гээд байгаа нөхөр нь эрен сурвалжлагдж байгаа мөрөөдө тоглоомч. Өөрөөр хэлбэл тэдний гэр бүл бүхлээр хуурамч. Тэгсэн захирал тэднийг зөвхөн мөнгөний төлөө энийг хийж байгаа гэж бодоод
их хэмжээний мөнгөөр талдаа оруулахар шийдлээ. Нөгөө талд Хари эгчтэйгээ уулзаад дэвтрийг найдвартай газарт нууснаа хэлээд хэн эгчээр нь тийм зүйл хийлгсэн болохыг асуусан ч эгч нь өөрөө тэр бүхнийг хийсэн гэж гүрийгээд хүний нэр хэлэхгүй байна. Харин хажуугийн өрөөнд Хиган залуустайгаа зөвлөлдөж байна. Хари ягаад дэвтрээ өгөхгүй байгаад залуус нь гайхаж ирсэн бол Хиган Харигийн байр суурийг сайн ойлгож байлаа. Тиймээс энэ удаад дэвтрийг түр орхиод ий захирлын яриад байсан One Club гэдэг нийгэмлэгийг сайн судлахыг залуустаа даалгана. Цагдаагийн сон даргын ард цагдаагийн газрын дарга байсан. Харин цагдаагийн газрын дарга тэр яриад байгаа One Club гэгч нийгэмлэгт элсхийн тулд 10 тэрбумыг цуглуулах ёстой болсон. Тэм учраас сон дарга биднээс 10 тэрбумыг нэгсэн. Эндээс үзвэл ий захирал тэр нийгэмлэгийг удирддаг бололтой. Тиймээс тэнд ямар хүмүүс байдаг болохыг тэд юу хийхээр төлөвлөж байгаа болохыг олж мэдцгээе. Маргааш чой менежер болоод тэрний ажилтнууд хажуун луу залгасан ч хажуун ор сурггүй алга болчихсон байсанд чой менежерийн санаа зовж эхэллээ. Тэгсэн тэдэн дээр сугчин ирээд түрээслэгчдийн зөвлөлийн хурлыг яаралтай зохион байгуулах хүсэлтэйгээ хэлсэнд чой менежер бантж байна. Тэр өдөр Хари Гёмбок хүүг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр алхаж явтал Гёмбок хүү сургуулийнхын ханан дотор урт хорхоо байдаг. Тэр хорхой нь уламл урт болоод байгаа талаар хэлсэнд Хари гайхаад өнгөрнө. Тэгсэн тэнд хүүхдээ хүргэж өгөхөөр ирсэн ээж нар хамт кофе ууж суухдаа цэцэрлэгт явсан хүүхдүүдийн арьсан дээр тууралт гарч эхэлсэн талаар бас таазнаас нь ус алдсан талаар ярьж эхэлсэнд Хари цэцэрлэгийн барилгыг чанаргүй байна гэдэгт итгэлтэй болж эхэлнэ. Ээж нараа цэцэрлэгийн чанарын асуудлаар гомдол мэдүүлж үзсэн чи шалгалтын үр дүн дандаа хэвийн гэж гарсан байж. Тиймээс Хари тэдэнд боловсролын яаманд хандах нь илүү дээр гэж зөвлөлөө. Тэгсэн энийг сонссон ээж нар ч Харитай хамт боловсролын яаманд хандахаар шийднэ. Хариг тэндээс гараад явж өтөл ий захирал тааралдаад эгчийнхэн талаар ярилцах хүсэлтэйгээ хэлсэнд Хари уулзнаа. Тэгсэн ий захирал эгчт нь байх ёстой дэвтрийн талаар ярьсанд эгчийг нь алах гэсэн хүн ий захирал болохыг тэр ойлгоно. Чи ухаалагч гиний юм. Би ягаад ганцаараа муу хүн гэж муу хүнтэй нэг тал болж гэмт хэргийг нь нуусан эгч чинь ч бас муу хүн байгаа үсттэй. Тэгэхээр юм байна. Би 500 саяыг эгчд чинь өгье. Хариуд нь дэвтрийг авна. Болж гин үү? Яасан. Энгүүл чи Хиганы эхнэрийн дүрд тоглосноос хайвгүй их мөнгөтэй болно штэ. Эгчийг минь алах гэсэн хүнд би яаж итгэх юм? Эгч чинь Хиганид нуугдж байгаа үсттэй. Тэр та хоёрыг эцсээ хүртэл хамгаална гэж юу? Тэр ядчил чам шиг хүний ар нуруунаас хутгалдаггүй л дээ. Чи ерөөсөө юу ч мэдэхгүй явсан байна тийм үү? Хиган энтхийн нөөц сангийн 17 тэрбумыг гартаа оруулах гэж ирсэн. Энэндээ чамайг ашиглаж ирснийг чи ойлгохгүй байна уу? За тэгсэн Хари хэлэх үггүй боллоо. Энэвэр хажуун гэрт үлдсэн залууст чихэрлэг төмс шарж өгч байна. Тэгсэн ууралсан Хари ирээд Хиганыг асуугаад хашгирна. Гайхсан Хиганыг гараад ирэхэд Хари тэрнээс ий захирлын хэлсэн бүхнийг үнэн эсхийг тулгаж асуудаг. Чи ий захиралтай уулзаа юу? Тэгсэн. Тэр хүн бол ил цагаан муу хүн. Харин чи бол сайн хүний дүрд тоглож араас хутгалдаг адгийн муу хүн байна. Хари, хохирогчийн дүрд тоглохоо болж үзье. Чи миний эхнэрийн дүр тоглох гэж хангалттай мөнгө авсан. Чи өөрөө мөнгөний төлөө энэ хуурамч гэр бүлийн нэг хэсэг болохыг зөвшөөрөө үсттэй. Тийм ээ. Би мөнгөний төлөө энийг хийсэн. Гэхдээ би хизээч чам шиг сайн хүний дүр тоглож хүнийг хуураагүй. Би чам шиг хүнтэй нэг талд орсондоо иччихин. Игчээ, явцгаая. Цаашд энд байж чадахгүй. Ий захирал яагаад чамтай уулзсан гэж бодож байна. Тэр эгчийг чинь энэ дугааг мэдсэн учраас уулзсан хэрэг. Тэгсэн хажуун Хариг тайвшруулахаар өрөөлүүн дагуулад орлоо. Тэгэд Хиган амийг нь амарсан гэдгийг хажуун хэлээд өөрсдийг нь хамгаалахын тулд шаардлагагүй эрсдэл хүлээж байгааг нь тайлбарллаа. Харин гадаа нь хүнд байдалд орсон Хиган цаашид яахаа бодож зогсноо. Энэгээр сугчин түрээслэгч нарын зөвлөлийн хурлаа хийж хэдийгээр түрээслэгчд боловч байр эзэмшигчдээс илүү байранд санаа тавьдаг хүмүүс гэдгээ нотолохын тулд ээлжлэн хотхон дотроо эргүүл хийж байх санал гаргасанд цаадуулан дуртай дургүй зөвшөөрнө. Тэгэд тэд хотхон дундуураа алхаж унтарсан гудамжны гэрлийг бүртгэх зэргээр эргүүл хийж яваад тарах замдаа хотхны цэцэрлэгийн хан цуурсан байгааг анзаардаг. Оройн Хиган Харитай уулзаж Ямманыг гэмгүй багт нь өөрөөс нь болоод шоронд хоригдсан байгаа гэдгийг хэлж цагдаа нар өөрийг нь 10 тэрбум воноор барьцаалсныг бас хэлнэ. Би буруу санаагаар сөөхөн дарга болсноо үнэн. Эннээс болоод чамайг энэ бүхэнд хутгасан. Би чамайг энэ бүхнийг мдээгүй дээр гэж бодсон.
Гэхдээ үүгээрээ чамайг хуурч явснаа ухаараагүй ээжээ. Тиймээс уучлалгүй. Одоо тэгэд яах вэ? Мөнгөч байхгүй, дэвтэрч байхгүй болж штэ. Өөр арга олон доо. Бас би та хоёрыг аюулгүй байлгана гэж амлаж байна. Үүнд итгэлтэй байж болно. Маргааш нь тэд гэр бүлээрээ ширээнд сууж хоолоо идэцгэнэ. Гэвч Хиган хоол идэхгүй байгааг анзаараад Гёмбок тэр хоёрыг эвлэрхээс нааш хоолоо идэхгүй гэж гүрийнэ. Тэр хоёр сандраад эвлэрсэн гэдгээ Гёмбокт хэлсэн ч Гёмбок тэр хоёрыг тэврэлдэхийг шаардсанд гэрийнхэн ч тэднийг хүчээр тэврэлдүүлнэ. Энэ үеэр Сугчийн цэцэрлэгийн ханны талаар мэдээлэх хэсгээ шийдэж чадахгүй зогсож байлаа. Тэр өдөр ий захирал нийгэмлэгийн цуглуулад удахгүй баригдах Оман хорооллынхон газарт ирж гисэн. Барилгын ажил эхлэх үед холбогдох дэмжлэгийг яралтай үзүүлэхийг хүссэнд цаадуулан ч бүх хүчээ нэгтгэхэд барилгын ажилд дэмжлэг үзүүлэхээ амлацгаана. Тэднийг ингэж ярилцаж байгааг барилгын ажилтнуудын дүрд хувирсан Хиганы залуус ажиглаж байлаа. Тэгсэн тэднийг зураг авч эхлэхэд хамгаалагч нь ирээд хөөгд явуулдаг. Оройн залуус нь цуглаж Хиганд One Club нэрийн дор Солонгосын барилга, хууль, улс төр хэвлэл мэдээллийн хамгийн нөлөө бүхий хүмүүс нэг дор цугласныг тайлбарлана. Тэгээд залуус нь хайж эхэлсэн бол Хиган ч болгоомжлно. Тэгсэн хонхон дугарч Сугчийн орж ирээд хотхны цэцэрлэгийн ханан дээрх том нүхийг харуулсанд бусд нь гайхлаа. Сугчийн өөрөө энэ асуудлыг гаргаж тавиул байрны үн унаж оршин суугчид түрээслэгч нар руу давшилж мэдэх учраас энэ асуудлыг шийдэж өгөхийг Хиганаас хүснэ. Тиймээс Хиган залуусынхаа хамтаар цэцэрлэгийг шалгаж үзэхээр шийдлээ. Тэгээд тэд дотогшоо ороод цэцэрлэгийн хан таазыг нэг бүрчлэн шалгацгаана. Тэгсэн тэдний нэг чихэр идэх гэж угаад чихрээ унгаасанд чихэр байшингийн нэг тал руу өнхөрч өглөө. Энийг харсан тэд шалгаж үзээд байшин нэг тал руугаа далийсныг олж тогтооно. Бас байрны хан энд тэндээ цуурч таазнаас нь ус тусч байлаа. Тиймээс Хиган энэ тал дээр арга хэмжээ авахар шийднэ. Маргааш нь Гёмбокыг цэцэрлэгт нь явуулахгүй тулд бүх найзуудаа аваад хүүхдийн кафед тоглуулахыг санал болгодог. За ингээд баярлсан хүүхдүүд өдөржин тэнд тоглож Хиганы гэрийнхэн хүүхдүүдийг харж унжицгөнө. Энэ үеэр туслах нь ий захирал дээр ирж Хиганыг ямар ч ажиг сэжиггүй нам гүн байгааг хэлсэнд ий захирал Хиганыг давуулж үнэлээд байгаа юм болов уу гэж гайхна. Тэгээд туслахтаа Хиганыг үргэлжлүүлээд ажиглаж байхыг даалгалаа. Тэр өдөр Хиган сөөхийн зөвлөлийн гишүүдийг цуглуулж цэцэрлэгт авсан зургуудаа үзүүлсэнд зөвлөлийн гишүүд шоконд орлоо. Тэгээд энийг барилгын илэгдэл хоригдол биш анхнаасаа чанаргүй барьсан гэж үзэж байгаагаа хэлсэнд бүгд сандралддаг. Ингээд тэдний зарим нь Тэсэн барилгын компани эсрэг шүүхэд гомдол мэдүүлэх санал гаргасан бол зарим нь үүнээс болоод байрных нь үн унж мэдэх учраас хүүхдүүдээ зүгээр л өөр цэцэрлэгт явуулж эхлэх санал тавина. Тэгээд байрны үнийг бууруулах санаатай байгаа сөөхийн даргаыг огцруулвал зохино. Гэцгээсэнд Сугчин уурлаад тэндээс гараад явна. Тэрний гарсны дараа Хиган тэднээс хүүхэдгүй хүмүүс гараа өргөхийг хүссэнд бүгдээрээ бага насны хүүхэдтэй болж таарна. Тиймээс Хиган тэдэнд сөөхийн даргын хувьд хийх ёстой зүйлээ хийнэ гэж хатуу хэлдэг. Гэвч Хиган шүүхэд гомдол гаргах эсвэл хэвлэлд хандахын аль алиныг нь дэмжихгүй байлаа. Учир нь энэ тохиолдолд ий захирлыг дийлэхгүй гэдгээ сайн мэдэж байдаг. Тэгэд харьяатай ярилцж угаад энэ асуудлаар хэвлэлд хандах биш, өөрөөсөө хэвлэлийг оруулах нь зүйтэй гэж шийднэ. Тэгсэн хотхны ээж нарын төлөөлөл орж ирээд энэ асуудлыг олон нийтэд илчлэх байр суурьтай байгаагаа хэлсэнд энийг хүлээж авсан Хиган тэдэнд хэвлэлд хандах биш, өөрөөсөө хэвлэлийн сувг болох санал тавилаа. Учир нь тэдний нэгэн царайгаа харуулдаггүй контент хийдэг нэлээд олон дагагчтай ютубер байж таарна. За ингээд тэр орой тэд цэцэрлэгт очиод зураг авалт хийнэ. Хиганаас бусд нь нүрээ нууцалж цэцэрлэгийн шал дали байгааг болоод дээврээс нь ус тусаж байгааг илчилдэг. Ингэхдээ цэцэрлэгийг муулах биш, дали шал нь хүүхдийн тэнцвэрийг сайжруулах зориулалттай. Харин таазнаас тусж байгаа тусаал нь хүүхдийн арсыг чийгшүүлэх зорилготой гэж сурталчилна. Тэгээд тэд цэцэрлэгийн гадаа гарч хананд гарсан том нүхийг харуулад энэ бол урлагийн бүтээл буюу дахин давтагдашгүй цууралт гэж авч байна. Тэсэн барилгын компанийнхаа бид та нараас бүх мөнгөө нэхэмжилж авах болно. За ингээд тэд хийсэн контентоо YouTube-д байршуулсанд маргааш нь шууд л вайрал болно. Бас хотхны оршин суугчдын дотоод группт бөөм бужигнаан болж эхэллээ. Энийг үдсэн ий захирал боож өгөх шахаад бичлэгтэй холбоотой бүх хүнийг шүүхэд өгөхийг шаарддаг.
Үүнтэй зэрэгцээд One Club-ийн гишүүд сандралдацгааж захирал руу залгана. Ингээд уурандаа боож өгөх шахсан захирал Хиганыг яаралтай зүйл дуусгахаар шийднэ. Тэгсэн оршин суугчдын групп дээр Choi менежер Хиганы хэл хахуулыг илчлэх тухай бичлэг оруулж сөөхийн урт хугацааны засварын нөөцийн сангийн 17.8 тэрбум воныг Хиган санхүүж хажууны тусламжтайгаар хувьдаа завшсан гэж хэлдэг. Би өнөөдөр хүртэл тэдэнд хууртаж явсандаа их хич чинь. Хэдийгээр бүх зүйл оройтсон ч цаашид илүү их аюул учруулахгүй тулд би мэдсэн бүхнээ одоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөрдлөгийн ажилтай хамтран ажиллахад бэлэн байна. За ингээд оршин суугчид сандралдаж менежментийн офис руу залгана. Гэвч Choi менежер хааныг тийшээ алга болчихч. Тэгсэн үүнтэй зэрэгцээд гэрийнхэн гадаа цагдаа нар ирээд хонхыг нь дарна. Тиймээс Хиган нөгөөдөлөө нуугдцгаа гэд өөрөө хаалга тайлж өглөө. Ингээд цагдаа нар мань хүний гавлаад аваад явсанд бусд нь сандралдаад үлдэцгэн. Цагдаа нар Хиганыг гавлаад байрнаас аваад гарахад орцны үүдээр нь дүүрэн Ловерчин Пак Хиган болоод тэрний хамсаатнууд гээсэн зурагт хуудснууд наажээ. Бас оршин суугчдын төлөөлөл тэдний гадаа ирээд эсэргүүцэл илэрхийлж байна. Хиганы араас бусд нь гарч ирээд Хиганд туслах гэсэн ч мань хүн гэр бүлдээ санаа тавиарай гэж захиад машинд суугаад явлаа. Харин тэр зурагт хуудсыг харсан захирал өөрийн ирэхгүй инээж байна. Ким туслах Хиганы байр хавар 1000 зурагт хуудас нааж бүх айлын шууданд зурагт хуудсыг хийсэн байж. Байранд эргэж орсон хойноо Хиганы залуус харигаас хар дэвтрээ өгөхийг шаардна. Хажуунч тэрнээс дэвтрээ гаргаж өгөхийг хүсдэг. Гэвч хари цагдаа нарт баривчлах зөвшөөрөл байхгүй учраас прокурорын зөвшөөрөл авч чадахгүй бол 48 цагийн дараа Хиганыг суллана гэж үзэж байлаа. Гол нь тэр дэвтэр дээр захирлын нэр байхгүй зөвхөн сөөхийн хуучин дарга соо дарга болоод Choi менежерийн нэр байсан учраас дэвтрийг захирлын эсрэг ашиглах боломжгүй гэж. Энийг сонссон бусд нь гайхсан бол хажуунч тухайн үед энэ бүхний ард захирал байгааг мэдээгүй гэдгээ хүлээнэ. Тиймээс хэрв тэд дэвтрийг ил гаргуул захирал өөрийнх нь нэр тэнд байхгүйг мэдээд шууд бүх бурууг соо дарга Choi менежер хажуун нэгтлэн 3 лув бухаад өөрөө цэвэр гарах юм байна гэдгийг тэд ойлгоно. Захирал бидэнд шахалт үзүүлэх гэж оролдож байна. Бидний хуурамч гэр бүлийг бутарч эндээс ор мөргөө зогтно гэж тооцож байгаа. Тэр Хиганы нэр хүндийг олонний өмнө унгахыг хүссэн учраас л тэгж сүртэй баривчилсан. Тиймээс тэрнийг 48 цагийн дараа суллана. Хиган бидэнд гэр бүлдээ санаа тавиарай гэж загсан. Тиймээс бүгдээрээ нэгдмэл байх ёстой. Бид хуурамч гэр бүл нь үнэн ч хэнийгч хохирогоогүй. Бид зогтвол залилагчд болно. Харин үлдвэл гэр бүл хിവэрэ байна. За ингээд тэд жинхэнэ гэр бүл шиг хамт байхаар шийднэ. За сори байж гараа борон та нартай гэлцний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. Нэмж хэлэхэд энэ галзуу урамшуулал 8 сарын 31-нийг дуустал үргэлжилэх юм байна шүү гэж. Энэ үеэр оршин суугчид менежментийн офис дээр очоод систем дээр 17.8 тэрбум вон байхад яагаад данс хоосон болцсон юм бэ гэж шалгаж байлаа. Гэвч Choi менежер хажуун нэгтлэн 2 байхгүй учраас тэдний асуултад хариулж чадах хүн нэгч байсангүй. Тэр бүхэл нөөцийн сангаас мөнгө татахгүй бол удахгүй хийх цэвэрлэгээний компани гэрээгч хийж чадахгүй болох эрсдэл үүссэн байлаа. Тэгвэл аль бүрээс 1.8 сая вон татах ёстой болно гэдгийг офисын ажилтан залуу хэлсэнд нөгөөдөл нь тэрнийг барьж идэхээ шахацгаана. Ингээд ууралсан оршин суугчид Хиганы гэрийн тогийг тасаллаа. Энэ үеэр залуу ээжнэр уулзцааж Хиганыг ловер хийсэнд итгэж чадахгүй байгаа тухайга ярилцаж байна. Тэгсэн согчин ирж хэрв тэр 17.8 тэрбумыг говьчулсан бол энэ байранда үлдэж ингэтлээ шаргуу хөдөлмөрлөх байсан гэж үү дээ. Гээсэнд цаадуулан эргэлзэж эхэлнэ. Тийм их мөнгө ловертсан бол үдийд зүсээ хувиргаад Солонгосоос гараад явдсан байх ёстой үстэй. Хиганыг хартахаас өмнө тэр мөнгө хаашаа орсон байж болохыг бодож олох хэрэгтэй штэ. Залуу ээж нараа толгоогоо жоохон ажилуулаач дээ. Согчийн өрөөндөө очисон хоноо зурагт хуудсан дээрх зургийг хараад
Хиганы царайг 17.8 тэрбум вон хулгайлсан хүн шиг биш, харин ч мөнгө алдсан хүн шиг сандарсан царайтай байгааг анзаарлаа. Оройн нэг байранд ганцаараа нуугдсан Чой менежер захирал Ким туслах хоёрт бичлэг хийж өгснөө санана. Тэгээд захирал тэрнийг томоотой байхгүй бол соо даргад тохиолдсон шиг зүйл болно гэдгийг хэлээд сүрдүүлсэн байдаг. Тиймээс Чой менежер тэрөөрөө цүнхэндээ хувцас хийгээд зүгтана. Гэвч гадаа сүгчинтэй таарчихна. Сүгчийн цүнхнээс нь бариад авсанд Чой менежер цүнхээ шидчихээд яваад өгдөг юм байна. Тэгээд таксинд цугаа зүгтах гэтэл таксины жолооч нь Хиганы туслах байж таарна. За ингээд зүгчийн болоод Хиганы залуус нөхрийг бариад авна. Маргааш нь цагдаагийн газарт байцаалд өгчүүлсэн Хиган дээр захирал ирлээ. Тэгээд зурагт хуудас үзүүлж тэр зурагт хуудсыг хийх гэж их хүчин чармайлт гаргаснаа хэлдэг. Үүний хооронд цэцэрлэгээ чанартай барихад хүчин чармайлт гаргах ёстой байсан юм да. Би чамайг энд хорьсон нь нэгт чамайг чадах гэснийх. Хоёрт чамд анхааруулга өгөх гэснийх. Гуравдугаарт хүмүүс чамд цаашид хизээж итгэхгүй. Чи тэр нэг муу цэцэрлэгийн барилгыг илчиллээ гэд ямар нэг үр дүнд хүрнэ гэж итгэсэн гэж үү дээ. Солонгос улсад чанартай барилга байдаг юм уу? Ганнамын тэрбумын үнэтэй пентхаусууд ч тэр, сураггүй жижиг барилгууд ч тэр. Бүгд л яг адилхан шүү дээ. Чанаргүй барилгаар гайхуулаад байгаа юм уу? Гүү дээ. Чанаргүй барилгын өмнө баян ядуу ялгаагүй бүгд адил тэгш гэдгийг л хэлэх гэсэн юм. Энэ үеэр тэднийг харж зогссон мөрдөн байцаа хэлтсийн дарга сон Хиганыг баривчлах ноцтой үндэслэл байхгүй учраас удаан хорж чадахгүй гэдгийг даргадаа хэлнэ. Захирлын бардам занд дургүйн хурч явсан цагдаагийн даргач Тэсэн барилгын компани дээр сүүлийн үед үүсээд байгаа чанаргүй цэцэрлэгийн барилгын асуудлыг илүү сайн ухаж үзхийг сон даргад тушаадаг. Бид насаараа энэ муугийн үгсгийг арчиж явуултай биш. Энэ нөхрийг барьцаалах юмтай болох хэрэгтэй байна. Ойлголоо. Захирлыг цагдаагийн газраас гарч ирэхэд Ким туслах тосч яваад Чой менежер Солонгосоос явх онгоцондоо суугаагүй болохыг мэдгдсэнд захирал нөхрийг яаралтай болгохыг тушаалаа. Бордоо болохыг хүсээгүй л бол Чой менежер илүү алхам хийх хэрэггүй юмсан да. Тэр өдөр гүрвлийг хотгоныхоо гадаа явж итэл байрныхын имэнэр тэрнийг байрах гэж хөөлөө. Харичус лифтэнд суух гэтэл лифтэнд явж исэн хүмүүс тэрнийг суулгахгүй гэж саад болох гэж оролдоцгоно. Тэгсэн Хари ширэн нүүрлээд лифтэнд суугаад явна. За бас Хари Гямбук хоёрыг тоглохоор тоглоомын талбайд иртэл эцэг эхчүүд нь ирж тэнд байсан хүүхдүүдийг бүгдийг нь аваад явчихлаа. Тэгсэн Гямбук хүү сэтгэлээр унссан ч Хари тайвшруулж хамт хооллож хамт амьдарч байгаа хүмүүс бол жинхэнэ гэр бүл гэж тайлбарлана. Оройн хажуун Хариг дэвтрээ Хиган болоод тэрний залуус төгөхийг ядгсанд Хари ихэндээ татгалзаж байсан ч дараа нь дэвтрээ өгөхөр шийдлээ. 48 цагийн дараа Хиганы гарч ирэхэд гэрийнхэн нь угтаж авна. Тэрнийг байрандаа ирэхэд гадаа нь жагсаалуулж лойверчин Хиган зайл гэж хашгиралдаж байлаа. Тэгэд мань хүнийг харсан даруйда тэрнийг бүчиж аваад харааж зөвхөн хог шидсэн ч Хари шүхэр бариад урдуур нь орлоо. Солонгосын хуулийг та нар юу гэж бодоод байгаа юм? Цагдаа нарт баримт байхгүй болоод л тэрнийг сулалсан байна штэ. Үүнд нь уралсан оршин суугчид Хари руу хог шидсэнд Хиган шүхрээр тэрнийг халахлна. Би зүгтаахгүй. Би болон манай гэр бүлийнхэнд зүгтаах санаа байхгүй. Би энд байж 17.8 тэрбумыг хулгайлсан этгээдүүдийг барина. Харин тэр хүртэл миний гэр бүлийнхэнд гар хүрсэн хүн байх юм бол би тэр хүнтэй өөрийнхөө тооцоо бодно шүү. Та нар бүгд постэр үзсэн болохоор намайг ямар хүн болохыг ойлгосон байх. Тиймээс мөнгө олохыг хүсэж л байгаа бол замаас холдоодох. Тэрнийг ингээд орохыг захирал машинаасаа харж байлаа. Хиганыг ирэхэд залуус Чой менежерийг сандалтаа хүлжээ. Пак Хиган дарга. Надад туслаарай. Одоо тэд нар намайг алах гээд хаа сайгүй хайж байгаа. Энэ үеэр Хиган сүгчинтэй хөвчилж уулзаад өөрийгөө санг хоослох гэж ирсэн ч сан айл хэдийн хоосорсон байсныг хэлсэнд сүгчин соо дарга Чой менежер хоёрыг хардаж эхэлнэ. Тэгсэн Хиган тэрэнд энэ бүхний хард захирал байгааг хэлсэнд сүгчин боож өгөх шахна. Намайг уучлаарай. Чамайг бидний төлөө ямар их зүтгэснийг би мэднэ. Чи бидний төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн. Тиймээс чиний ур чадварыг ашиглаад тэр 17.8 тэрбумыг олж авцгаая. Чи тэр мөнгийг олоод өг. Хамтдаа тэр мөнгийг олох хүртэл эндээс явуулахгүй ойлгов. Ойлголоо. Хиганы гэртээ ирэхэд хаалган дээр нь баахан юм бичсэн. Гямбук гүрүүл хоёр арилгах гээд оролдож байлаа. Тэгэд орой ширээ тойрч суугаад шинэ эхлэлийг бэлэгдсэн дөөфөтэй хоол идцгэнэ. Тэдэргээд халуун ам бүлээрээ цугласандаа баяртай байлаа. Дараа нь Хари Хиганд ихчийнхээ хар дэвтрүүдийг өгдөг.
Эгч маань бэлэн гэсэн. Хийсэн гэмт үйлдэлийнхээ шийтгэлийг хүлээнэ гэсэн. Энийг ашиглаад тэднийг нэц дарж ав. Тэгвэл эгч маань шоронд дэмий суусан болохгүй шүү дээ. Тэгэд Хиган дэвтрүүдийг оройжин нэгднэгэнгүй үзэж суулаа. Харин Хиганы залуус Чой менежерийг түр зур хаагдсан цэцэрлэгийн барилга дотор нууж. Тиймээс Хиган оройн тэдэн дээр очиод дэвтэрт зөвхөн соо дарга Чой менежер хоёрын нэрэл байгаа гэдгийг хэлнэ. Энд захирлын нэр нэгч байхгүй. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Энэ дэвтэр цагдаагийн гарт орох юм бол соо дарга та хоёр хэрэгт орно гэсэн үг. Соо дарга энэ ертөнцид байхгүй болохоор 17.8 тэрбумыг говьчулсан хүн нь таалуулж таархантай. Захирал энийг л хүсэж байгаа. Энэ дэвтэр тэрний гарт орох юм бол та гэмтэн болж тэр гэм буруугүй болж хувирна. За тэгсэн Чой менежер сандарч хэлсэн бүхнийг нь хийхээ амлалаа. Маргааш нь One Club-ийн боссууд цуглаж захиралд шахалт үзүүлж байна. Тэд Омон хорлолын барилгын ажилд өөр нэг компанийг оруулах нь зүйтэй гэж бодож байгаагаа захиралд хэлцгэн. Учир нь Тисан барилгын компанитай холбоотой сүүлийн үеийн хил амаас шалтгаалаад хэрв явцын дунд Тисан барилгын компани асуудалд орвол төсөл бүхэлдээ зогсох эрсдэлтэй гэж тэд үзэж байлаа. Шулуухан хэлэхэд чи бидэнд тэр болох шинжтэй болоод байна. Өөрийгөө дөвийлгэж үнэлэх хэрэггүй. Чи бидний хувьд запас дагуйл гэсэн үг. Та нар намайг үнэхээр гомдоож байна шүү. Ухаалаг байж чадвал чи бидний багаачнд явсаар байх болно. Тиймээс эхлээд тэр чанаргүй барилгынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Ойлголоо. Энэ асуудлыг маргааш ихэд яаж шийдэхийг та нар хараарай. Оройн Ямманы бие муудсанд эмч яралтай Хигантай холбоо барихыг сануулсанд Ямман тэдэнд саадуулна. Тэрэнд хэлэх хэрэггүй. Тэр завгүй хүн. Тэгээд ч би тэрний асран хамгаалагч болохоос тэр миний асран хамгаалагч биш. Нөгөө талд Хиган мөрдөн байцаа хэлтсийн сон даргын гэрийн гадаа тэрнийг тосож уулзаад 10 тэрбум асч үнэтэй мэдээлэл авчирсан гэдгийг хэлж дугтуутай дэвтэрнүүдээ өглөө. Хөөе, чанаргүй барилга барилаа гэд компани дампуурч явахыг харж ирсэн үү? Томоохон торгуул төлөөдөл болж чадах юм шүү дээ. Дампуурхтай бишээ. Тисан барилгын компани захирал асуудалд орж эхлэх үед One Club тарах болно. Тэгэх юм бол танай дарга One Club-д орох шаардлагагүй болно. Живж байгаа хөлгийн сэлүүрчин хийхээ болоод энэ баримтаар том лойврын хэргийг илрүүлж өөрөө шатны оройд нь гарахаа бод. Энэ баримт даргын чинь хувьд захирлыг барьцаалах маш том барьцаа болно. Чи үнэхээр захирлыг барьцаалдуулж чадах юм уу? Би тэрнийг унгаана. Тиймээс боссыг маань эрүүл мэндийн магадлангаар сулалчих. Би үр дүнг харж угаад шийднэ. Нөхрийг гэртээ ороход Хиганч бушуухан тэндээс гүйж Ямман дээр очиж эрт сулалж чадаагүй дээ уучлалгүйнэ. Тэр яахав дээ? Харин чи юу хийх гэж байгаагаа надад хэлэхгүй мүү? Би таны оронд өөр нэг хүнийг сонгочихсон. Тэр бүсгүйч нь залуу бас царайлаг юм уу? Би хөгшин бас царай муутай болохоор жигдэх нь аргагүй л дээ. Чи зөв сонголт хийжээ. Гэхдээ би таныг удахгүй суллуулна. Энэ удаад үнэн шүү. Чи анханаас л зөв буруугийн мэдрэмж өндөртэй хүү байсан. Чи муу хүний дүрд тоглодог байсан ч хизээд хамгийн сайхан сэтгэлтэй нь байсан. Би чамайг мэднэ. Тиймээс хүссэн зүйлээ л хий. Надаас болж яарах хэрэггүй. Бас надаас болоод муу сонголт хийх хэрэггүй шүү. Би чиний амьдралд гай болох юм бол амар тайван нойрсож чадахгүй. Чи энэ олон жил миний хүүшгэл байсан. Чамд баярлалаа. Дэми мэрхэ болоод жоохон л тисчхий. Хүн уйлуулах гэдэг юм аа. Би ерөөсөө явлаа. Хоолоо сайн идж байгаарэ. Хайртай шүү. Хүү минь. Маргааш нь захирал сөөхийн хурлын зааланд оршин суугчдыг болоод баахан сэтгүүлчдийг цуглуулжээ. Тэгээд захирал урд нь гараад компанийнхаа захирлуудын хамт мэхийн ёсолж уучлал хуйлаа. Тэгээд Тисан компани захирлын хуваар биш, жинхэнэ үнцэн хотхны оршин суугчийн ёсоор уучлал гуйж байгаагаа хэлж, цэцэрлэгийн барилгыг барьсан гэрээлэгч компани хариуцлагагүй үйлдэлийг хинж чадаагүй бурууга хүлээнэ. Тэгсэн оршин суугчид уурлаад шуугсанд захирал хариудан цэцэрлэгийн барилгыг нурааж, хамгийн чанартай цэцэрлэгийг дахиад барина гэдгээ хэлдэг. Цэцэрлэг баригдах хугацаанд хүүхдүүдийг чинь зэрэгэлдэх англи хэлний сургалттай дээд зэрэглэлийн цэцэрлэгт сургаж бүх төлбөр болоод тээврийн зардлыг манай компанид авах болно. Тэгсэн оршин суугчид алга ташцгаасанд суугчийн уурлна. Энэ үеэр Хиган лантууч ирсээр ороод ирлээ.
Шин цэцэрлэг барихаар л бүх асуудал шийдэгдчихнэ гэж бодож байна уу? За тэгсэн Хигааны залуус байрны хяналтын өрөөнд нэвтрээд хурлын үйл ажиллагааг бүх хотхон даяар шууд дамжуулж эхэлнэ. Тэгэд Хигаан лантууга өргөж ханыг цогсонд удалгүй хан бүхэлдээ цөмөрч цаанаас нь ханыг дүргсэн чанаргүй эд зүйлс гарч ирлээ. Захирал цагдаагийн газарт очихдоо Хигаанд бүх барилга адилхан ингэж хэлснээс нь Хигаан сэтэл аваад барилгын хамгийн чанаргүй хэсгүүд хаана байж болохыг сайн тооцоолж шалгасан байж өмнө нь сөөхт ажиллаж байсан туршлагатай гүрвэл барилгын өртгийг буулгахын тулд ханны дотор дүүргэлтийг хог навшоор хийдэг гэдгийг хэлсэн байсан учраас тэд судалсаар эцэст нь хэвлэлийн өрөөний арын ханын дотор талыг хогоор дүүргэсэн болохыг олж тогтоосон нь энэ байж. Нэг зүйлийг асууя. Та энэ хотхны 9800 айлыг бүгдийг нь нурааж шинээр барьж өгөх үү? Ингээд хэлэх үггүй болсон захирал гарч явхсанд Хигаан зогсоолоо. Та яагаад ийм байдалд орсноо ойлгож байна уу? Би хэлж өгье. Нэгт, би таны бодсноос илүү галзуу. Хоёрт, та миний бодсноос ч илүү хайнга юм. Гуравт, та өөрийнхөө мэхэнд өөрөө унчихлаа. Одоо таны буух цаг болсон. Анхааралтай сонс. Хүмүүс цаашид захирлын нэрийг сонсоод чанаргүй барилга, хогоор дүүргэсэн хан, худал үгсийн чин талаар л санах болно. Хинч хэлсэн ярьсанд чинь итгэхгүй. Моож өгөх шахтлаа ууралсан захирлыг машиндаа суугаад явж идэл. Хэвлэлийн магнат босс ярьж захирлын барьсан тансаг сэргэллийн барилгын ханнаас хог гарч ирсэн тухай мэдээ орон даяар түүмэр шиг л тарж байгааг хэлсэнд нөхөр тэр бүх мэдээг яралтай зогсоохыг тушаадаг. Тэгсэн энэ удаад цаадах нь үгэнд нь орхоос татгалцсанд захирал Хигааныг харааж зөхөж эхэлнэ. Удалгүй Тисаны барьсан барилгад амьдардаг оршин суугчид бүгдээрээ доор бүрнээ амьдарч байгаа байрныхаа чанарыг шалгаж бичлэгээ хийгээд эхэлсэнд байрны чанартай холбоотой бүр олон асуудал ар араасаа дэлгэгдэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээ Тисан группийн хувьцааны ханш унж нэг их найд вооны алдагдлд орсонд Ким туслах сандарна. Тэгэд хинч тэдний төлөө хөдлөхгүй байгааг Ким агентаас сонссон захирал арга барилаа өөрчлөхөөр шийднэ. Мөнгөөр шийдэж болохгүй бол өөрийнх нь аргаар л үзэхээстэй. Тэгвэл би хожим нь харамсахгүй шүү дээ. Тийм үү? Ким туслахаа. Энэгээр цагдаагийн даргалуу дуудагдсан сон дарга Хигаан руу залгаад өгсөн дэвтрүүдийг нь ашиглаад захирлыг буулгаж авах гэж угаагаа хэлсэнд Хигаан Ямманыг суллах юм бол энэ талаар нэг ч үг дуурахгүй гэж амладаг. Тэгсэн удалгүй хонхон дуурч сүгчин орж ирээд Хигааныг дуудаж коридорт гаргатал тэнд нь оршин суугчид бөөнөрөө ирсэн байлаа. Тэгээд мань хүнээс уучлал гуйцгааж бүгд шүүхтэр Тисаныг ялгахтан тэднийг удирдах өгөхийг Хигаанаас хүслээ. Хариуд нь Хигаан Тисантай өөрийнхөө арга замаар тэмцэнэ гэдгээ хэлдэг. Оройн захирал сагстай бэлэг бариад машинтайгаа хааныг тийшээ явж байна. Бүх зүйл сайхан болж яг барианд орлоо гэж бодох үед хөл дорох газар цөмөрч бүх зүйл буруугаар эргэх ямар хэцүү байдгийг мэдхүү. Хигаан яг одоо тийм байдалд ороод байна. Тэр өөрийгөө ялсан гэж бодож байгаа. Гэхдээ зүгээрээ би удахгүй очих болно. Тэгэд нөхөр Ямман дээр очиод тэрнтэй Хигааны талаар ярилцсанаа. Би Хигааныг салж чадахгүй байгаа хог навшуулсан салгаж өгөхөөр ирсэн юм. Хигаан миний ээжтэй адилхан найдваргүй зүйлтэй зууралцсаар байна. Ээж минь нурж байгаа барилгаа нураалгахгүй гэж тэмцэж байж цахиур барьсан хүмүүст зодуулж хэвтэрт орсон. Тэр үед би дотроо би цахиур барьсан хүн нь биш, харин цахиур барьсан хүмүүсийг өмнөө сөхрүүлдэг хүн болно гэж шийдсэн юм. Чи үнэхээр өрөвдөлтэй хүү юм. Уул аваашиг их мөнгөтэй мөртлөө. Зүрх сэтгэл чинь одоо ч барилгын талбай дээрх бяцхан хүү хിവэр ам байна. Айдас тавтснаасаа болж эргэн тойрно хордуулж явдаг. Зодуулахаас үхтлээ хайсан бяцхан жаал шиг. Үхэх гэж үж ямар муухай юм ярина вэ? Тэгвэл тэр жаал хүү чамд бэлэг өгч байна. Тэгээд тэр Ямманд холбосон эмнэлгийн төхөөрөмжийг тас огтолцоход гараад явлаа. Тэгээд гарч явах замдаа тэр Ямманы хэлсэн үгийг бодсоор байлаа. Хигаан эмнэлэгт очсон ч нөхөртөө ам мөлдөс зурчихна. Хигааныг ороход Ямман аль хэдийн амьсгал хураанчээ. Хигаан тэрнийг эхэндээ унтаж байна гэж бодсон ч удалгүй амьсгал хураасныг нь мэдээд эмж дуудаад хашгирнаа. За тэгээд удалгүй Ямманы оршуулга болоход нөхөр оршуулгын ёслол дээр ирлээ. Тэгээд Хигааны хажууд очиж Ямманы зурганд хүндэтгэл үзүүлж мөргөнө. Би энэ мэдээг сонсоод цочирдсон.
Энэ хүн чиний хувьд эцэг шиг байсан гэж сонссон. Чамд их хэцүү байгаа бах. Харамсалтай нь тэрний амьдралын сүүлчийн мөчид би хажууд нь хамт байж таарсан. Уг нь миний оронд чи байх ёстой байсан юм. Гэхдээ зүгээр дээ. Тэрнийг их зовоогүй. Хөөе, чи юу хийж гисэн бэ? Ёртойсон хадаасыг заавал сугалж хаях ёстой гэж хэлж байсныг минь санаж байна уу? Тэр хүн чиний амьдралаас ёртойсон хадаас шиг надад санагдсан юм. Тиймээс би өмнөөс ч сугалж өгсөн юм. Одоо тайвширч байгаа үстэй. Гүн эмэгнэл илэрхийлье. Тэгсэн Хиган арай хин бие барьлаа. Тэгээд юммаа нэг мань нөхөр алсныг ойлгоод өшөөгөө авахар хатуу шийдлээ. За ингээд энэ галзуу сонирхолтой цувралын маань part 5-ын тайлбар дуусч байна. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг хэдэн бороонууд нь бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. За тэгэхээр энэ галзуу сонирхолтой цуврал маань дараагийн буюу part 6-гийн тайлбараар бүрэн дуусаж мань хэдийн санааг амраана гэж хэдэн бороонууд нь найдаж байна. Тэгэхээр дараагийн part-ыг энэ хэдэн бороонууд нь бас л нэг удаахгүй хийж байна гэж. Тэр болтол та нар маань муу буруугаа лайкаараа бөмбөгдөөд өгцгөөгөөрэй. Айл хэдийн дардсан бол бусад цувралуудаа үзэж угаарай гэж. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд мэдээж галзуу сервис өгтөн саба дараагүй бол дараад нэг дээрээ удахгүй эргээд уулзцгаа.